Хавалтай аймгийн Баян улс сумын сургууль нь 1930 онд байгуулагдсан бөгөөд одоогоор удирдах ажилтан 36 багш, 32 ажилтнтай, 595 сурагчтай. 2017 оны 1-р сард 640 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байр ашиглалтанд орж сургуульд хүмүүжлийн хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2017-аас 2018 оны хичээлийн жил нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс олон нийтийн оролцоотой сургууль төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сургуулийн орчны үнэлгээг эцэг их сурагчдаар хийлгэхэд манай дотор байрны тогтчлтыг сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдснээр өөрийн хүүхдээс өөрсдөө төслөө хэрэгжүүлэх хүндэслэлжээ. Манай дотор байр 1978 онд баригдсан. Энэ хичээлийн жилд 60 малчин өрхийн 126 хүүхэд одоо энэ дотор байранд амьдарч байгаа. Дотор байранд байснаар аав ээжээсээ бол хичээл сурлагадаа муудсан гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин миний хувьд үүний эсрэг бодолтой байдаг. Би 11 жил энэ дотор байранд амьдарч энэ сургуульд сурахдаа 11 жил дараалан бүлгийдээ тэргүүлэн сурч бүлгийн шилдэг сурагчийн шагналыг хүртэж байсан. Тэгээд хичээл хийх боломж амьдрах ая тухтай нөхцөлийг сайжруулсан энэ төгсөл хэрэгжснээр бидэнд маш их үр дүнтэй өргөж өгч байгаа. Өөрийн хүүхдээс өөрсдөө загвар төслийн хүрээнд манлайлагч аав ээжүүд, бүтээлч ээжүүд, итгэл сэтгэл, хүүхдийн амжилтанд бидний үүрэг, бүтээлч өрх гэсэн 5 эцэг эхийн бүлэгт 595 сурагч, тэдний эцэг эхчүүд хамтран ажиллалаа. Бид дотор байрны хүүхдүүдийн хуурай ээж нар нь байна. Хүүхдийн амжилтанд бидний үүрэг нэртэй 26 хүний бүрэлдэхүүнтэй ээжүүд ажиллаж байна. Бага ангийн хүүхдүүдийн сурлагынд нь ахиц гаргах, амьдрах ухаанд таниулах зорилгоор хүүхдүүдийг уншуулж, бичүүлж, үг нүдлэх, дүрм тувцын зөв өмсөх зэрэг дадалд сургаж өөрийн хүүхдээс өөрсгүйгээр халуун сэтгэлээр хандаж байна. Дотор байранда 12 жилийн турш амьдарч байна. За тэгээд энэ жил олон нийтийн оролцоод сургууль төслийн хүрээнд манай дотор байрны сурагчдын маань эцэг эхчүүд бүтээлч өрөх гэсэн бүлгэн байгуулад бид бүхний амьдардаг энэхүү дотор байрыг гэрэл гэгээтэй илүү тав тухтай сайхан орчин бүрдүүлж өгсөнд нь дотор байрны сурагчид бид маш их сэтгэл хангалуун байгаа. За тэгээд энэхүү эцэг эхчүүдийн маань тохижуулж өгсөний хариуд бид бүхэнд бас хариуцлага үүрэг нэмэгдсэн. Бид бүхэн эцэг эхийн ачийг хариулахын тулд илүү их хичээл номдоо шамдан суралцаж, илүү их амжилт бүтээлийг гаргах үүрэг бидэнд нэмэгдсэн юм аа. За тэгээд бидний энэ хөө дотор байрыг ийм сайхан тухтай гэрэл гэгээтэй орчин болгож өгсөн эцэг эхчүүдтэй нийт дотор байрны сурагчдынхаа өмнөөс баярлалан талархснаа илэрхийлье. Манай Баян улс сумын дотор байрны амьдарч байгаа үр хүүхдүүдийнхаа төлөө бид яг хуу одоо бүтээлч өрх аян гэчим зохион байгуулж энэ бүтээлч өрх аянд маань 40 өрх хамаарагдтыг 26 тасаг байдгийг. Одоо энэ 26 тасагтай яг бид нэр 26 тасгаан бүх эцэг эхчүүд үр хүүхдүүдийн төлөө хамтарч 100% тогтчулж байгаамаа. Тэгээ яг энэ 26 тасагт энэ байр бол манай охины байр байгаа. Энэ охины байрыг одоо манайхан Баттогтгийн манай 3 одоо ингээд 100% яаж тогтчулж ингээд үр хүүхдүүдээ гэр оронгийн санахгүй тав тухтай орчингийн хангаж байгаа учраас бид үүд ийм орхуу тогтчулсан юм аа. Төслийн хүрээнд дотор байрны ая тухтай байдлыг хангах, хичээлийн шинэ байрны гадна дотор орчныг тогтчуулах ажлыг хийлээ. Сургуулийн 5 бистүүлийг олон нийтийн оролцоотой тогтчуулж, сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглаж байна. Мөн гадна талбайд зүлэг суулгаж, хашаа хийж хамгааллаа. За эцэг эхчүүд хамтарч хүүхдүүдийнхээ төлөө өөрийн хүүхдээс өөрсдөө загвар төслийг дэмжин 5 бүлэг болон ажиллаж байна. За элсдийн ерөнхий шалгалтанд урд өмнө багш нар бид зөвхөн хүүхдүүдтэй ажилладаг байсан. Загвар төсөл хэрэгжснээр 12 дугаар ангийн сурагчдыг элсдийн ерөнхий шалгалтанд амжилттай оролцуулах зорилготой идэвхжсэн ээж аавуудын итгэл сэтгэл бүлэг байгууллагадан ажиллаж байна. Аав ээжүүд маань багш нартай хамтарч сорилго яшиг явуулснараа хүүхдүүд маань айцаад авах, цагаа зөвдүүлүүлэх,
За мөн өөрийнхөө мэдлэгийн төвшин бодтойгоор мэдэж авахаас гадна багш нар маань бас яг хүүхэд бүртээ хэрхэн яаж ажиллах вэ гэдэг төлөвлөгөөтэй болсноороо энэхүү үйл ажиллагаа маань хамгийн чухал чиглүүлэг болж юм сайхан үр дүнд хүрлээ. За энэ бүтээлч ээжүүдийн багт ажилладаг энэ хүүхдүүдийг одоо хоол хийх, гарын дөрөх материалаар самбарын ачуур, ширээний ачуур, гутлын ачуур, тэгэл тор, даавн тор, дэрний уут гэдэг их мэт ингээд шагааны дөрвөн бүхний уут янз янзын ийм олон төрлийн юм зааж сургаж одоо ингээд энэгээр нэг удаа үзэсгэлэн гаргаад бид нэр 200 мянган төгрөг байрны нэг өрөөг тогтжуулах юм бэлгэлсэн байгаа. Тэгээд манай хүүхдүүд бол энэ шагааны уут дөрвөн бүхний уут ийм ингээд одоо ийм чихмэл тоглоомыг ингэж хийгээд одоо нэг нэгэндээ бэлгэлэгч байд юм уу тийм дандаа эко ийм бүтээгдэхүүн хийж сурж байгаа. Олон нийтийн оролцоотой сургууль өөрийн хүүхдээс өөр зохио төслийн хүрээнд хийж буй үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах, хүрсэн үр дүнгийнхаа талаар мэдээлэл хүргэж цаашид хэрэгжүүлэх ажлынхаа тухай санал бодлоо солилцох зорилгоор өдөрлөг тайлан уулзалт зохион байгууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас 20 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү сайхан хүүхдийн өрөөг төгсчүүлэн олон хүүхдэд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж байна. Манай гэр бүлийн зүгээс бас энэхүү төслийг дэмжиж дотор байрны бас нэг тасхийг дааж авч засвар хийж төгсүүлсэн байгаа. Төсөл хөтөлбөр маань хэрэгжснээр бид бүхэнтэй төрийн болон төрийн бус байгууллага эцэг эх иргэд маань олон талаар хамтран ажиллаж сургуулийг оюуны хөгжлийн төв болох энэ уудаалгыг маань нээж өгч байгаа. Эцэг эхчүүдийн маань оролцоо идэх хандлага дээшилж идэвхжиж идэвхсэн 5 бүлэг болон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Цаашдаач та бүхэнтэйгээ хамтран олон шинэлэг ажлууд, олон үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр бид бүхэн бас төлөвлөн ажиллаж байна. Ингээд бид бүхний үйл хэргийг дэмжин ажиллаж байгаа нийт байгууллага, эцэг эх иргэдтэй сургуулийнхаа нийт багш ажилтнуудынхаа нэрийн өмнөөс хүүхд охчуудынхаа нэрийн өмнөөс болон хуваасаа баярал талархснаа илэрхийлж байна. Бид бүхэн бас цаашдаа олон нийтийн оролцоод сум болгох зорилготой ажиллаж байгаа.